Японд хүчтэй шуурга болов. Адар бороо хүчтэй шуурга зэрэгцсэн үерийн улмаас 130 хүн амиа алдаж 10,000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүллээ. Хамгийн их хохирол амссан Мапичо дүүрэг. Нам гүм амар тайван байсан тосгоны шавар усанд дарагдсан аимшигт дүр зураг. Үерийн хохирол их байгаа тул хохирогчид гэртээ харьж чадалгүй. 2 сарын турш хоргодох байранд 5 духгүй амьдарч байна. We Love You олон улсын байгууллагын тэргүүн Зан Гэлжа Японд болсон хар салхины талаар сонсоод 19 дэх удаагийн шинэ ам концертоор тусламжийн сан бүрдүүлв. Зан Гэлжа тэргүүний хүслийн дагуу We Love You-гийн гишүүд үерийн улмаас бие сэтгэлээрээ хохирч буй хөрштөө хайр, чин сэтгэлийн тайвшрал өгөв. We Love You олон улсын байгууллагын Осака дахь салбарын гишүүд цугларч зай завгүй зүтгэн. 子供にお母さんが起こる日常的な用品を私たちもお母さんの心で避難所の方にお送りしたいと思って今商品を詰めているところです。 Ихийн хайр, чин сэтгэлээр өдөр тутмын хэрэглээний барааг нэг бүрчлэн ням байлан савлаж хураацгаан. Маргааш нь We Love You-гийн гишүүд түр хоргодох байранд байгаа хохирогчид дээр очив. Зан Гэлжа тэргүүний хүслээр We Love You-гийн гишүүд сэтгэл шингээн бэлдсэн барааг хараад ахмадууд баярлалтна. Ахмад наснууд We Love You-гийн гишүүдтэй ярилцаж байхдаа эхийн халуун дулаан хайрыг сэтгэлийнхээ гүнд мэдэрнэ. Хохирогчдын ихэнх нь ахмад настан байдаг тул гишүүд хоноглох байрны гадна дотныг цэвэрлэхээр төлөвлөж тус бүр оногдсон ажлаа шамдан хийн. Бич сэтгэлэнч тамирдсан дүр өсдөд найдвар өгөхийг хүссэн гишүүд бусдад туслах баяр хөөрөөр дүүрэн. ぜひこの活動を通してもぜひ母の気持ち、母の心を通してこうやられたらいいなと思っています。 Ихийн сэтгэлээр өвдөж, зовж шаналж буй хөрштөө санаа тавьж, шархалсан сэтгэлийг нь тайвшруулах хүмүүс. Ихийн хайр хаана хэрэгтэй байна? Тэнд We Love You сайн дурынхан гүйн очно.